Сайн мэцхан нөхдүүдээ та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргэе. Охид төвгүүдийн 365 түүх гэсэн энэхүү номыг аз хур номын дэлгүүрээс онцолж байна. Ингээд та нартай үлгэрээ уншиж өгье. Хааны шинэ хувцас. Эрт төрдийн цагт гойж гангалахыг хүсдэг баян чинэлэг бардам нэгэн хаан байжээ. Эзэн хааны үйл хэрэгээсээ илүү чамин хувцас чимэглэл зүүж, үргэлж толдож, багтан шагшиж, нааш цааш алхан дэмий цагийг өнгөнөхцөн хаантны үрэлгэн зангийн талаар хол ойргүй л ярина. Худалдаачид эдийн дээд торгоны сортойг авчирч эзэн хаан зархаар нийслэл хот руу хөврөнө. Гэвч хичнээн дансаг хувцас байвч хааны сэтгэлд үл нийцнэ. Нэгэн өглөө хааныг ерөнхий сайдтайгаа зөвлөлдөж суутал хоёр аянчин зочлоо гин. Өнөө хоёрын өндөр нь хэрхэмдээцээ. Бид бол шилдэг оёдлчуд билээ. Хувцсаа хамгийн ховор бүс даавуугаар ойдог юм аа гэж хэлв. Гэвч азтай цөөн хүн л уралсан хувцсны минь гайхам сайхныг харж чадна гэж нөгөөх нь нэмлээ. Азтай хүн гинэ гэж хаан гайхан асуулаа. Өнөө хоёр дуу нийлүүлэн хувцас ойдог бүс даавуу маань маш онцгой бөгөөд гагцгүй ухаалаг хүмүүст л харагддаг юм аа. Харин мулгуу хүнд огт харагддаггүй юм гэжгэн. Тэргүүн сайд нь тэнэгэлцсэн ч хаантан үл хэрэгсэн зарлиг болгов. Энэ хоёр оёдлчинд хэрэгтэй бүхнийг нь өг. Би тэднэр удахгүй болох төрийн ёслол зориулж цогж авахланд тансаг хувцас хийлгэмээр байна. Тэргүүн дээд сайд тэдэнд 12 хүүдийн алт гартуулан өгөхөд залжин хоёр оёдлчин нүд ирмэн жомолцов. Хэд хоногийн дараа хаантан тэргүүн сайдад дотов. За чи яваад оёдлчид хэрхэн ажиллаж буйг хараад ир хэмээн төвчээргүй хаантан зарлиг болгов. Сайд ч урланд ортол ердөөл хоосон оёдлын машин харагджээ. За танд ямар санагдаж байна да? Энэ бүс даавууг харал та. Жинхэнэ гоёмсог нарийн эд биш гэж юу? Гэж нэг нь асуулаа. Тэргүүн дэд сайд гайхан зог тусав. Түүнд харагдаж үзэгдэх зүйл юу ч үгүй байсанд сайд мулгуу харагдахыг хүссэнгүй. Пөөх, ёстой гайхалтай эд байна. Би ямар сайхан зүйл харсан үзнэ хаанд яг таг хэлэх болно гэд тэр худал хэлэвгэн. Төрийн ёслолын өдөр ирлээ. Оёдлчид ч хааны ордонд хүрэлцэн очив. Хэрхэмдээцээ бид таны шинэхэн хувцсыг авчирлаа гэд мэхийн ёслов. Хаан нүдээ бүлтийлтэл хараад ч юу ч олж үзсэнгүй. Тэр тэргүүн сайд руугаа харвал цаадах нь шинэ өмсгөлийг нь гайхан шагширч зогсох юм гин. Их баярлаа. Шинэ хослол маань ч төгс сайхан болж гэж хаантан юу ч хараагүй хэрнээ бардам ихэнцэг өгүүлв. Хаантны шинэ хувцсыг холоос жолов олж үзэх гээд ард түмэн иргэд хотын гудамжинд цуглалаа. Хурсан олон ганц агшин гайхан алмаарч чимээгүй болов. Гэвч мөн л хинч мулгуу гэгдэхийг хүсэхгүй тул хий хоосон магтаж гарчээ. Гэтэл хүмүүс дундаас нэгэн бяцхан жаалхүү урагш гарч хаан ямар ч хувцсгүй нүцгэн байна штэ хэмээн хашгирлаа. Цугласан хүмүүс дахин намжин болсноо гинэд нэр хийтэл инээцгээлээ. Хаан эзэн алмаарч орхилоо. Луурчид түүний бардам занг ашиглан жинхэнэ мулгуу тэнгийг нь илчилсэн байжээ. Ингээд ичиж бандсан хаантан дахин юр ганган хийнцэр хувцаар бардамнан сайрхахгүй гэж ам тангараг тавьсан юм гэдэг. За хүүхдүүдэд маань үлгэр маань таалагдсан уу? Маш хөгжилтэй, сургамжтай, гоё үлгэр байна тийм ээ хүүхдүүдээ. Үлгэрээс сурах юм их бий. За ингээд дараачийн үлгэрээр
уулзтлаа. Түр баяртай өгтөдөө.